их нас 25 хүртэл Өндөр гэгээн зан нуцрын мэндэлсний 380 жилийн өн хүрээнд 500 орчим сая төгрөг төсөвлжээ. За харин хар хоринд болох Даншиг наадмын төсөв 149 сая төгрөг юм байна. Даншиг наадмын үеэр хурдан морины уралдаан, бүхэн барилдаан болохын зэрэгцээ, өндөр гэгээн зан нуцрыг сурталчлах, түүний хийсэн бүтээснийг алдаршуулах зорилготой томоохон ажлууд зохион байгуулахар болжээ. Өндөр гэгээний мэндэлсний 380 жилийн өн Даншиг наадмын эхний өдөр Ирлиз морины уралдаан болох юм байна. Учир нь энэ жилийн улсын баяр наадмын хурдан морины уралдааны үеэр Ирлиз Монгол морьд холилдон бодлон үүссэн учраас энэхүү Ирлиз морьдыг түрүүнд нь уралдуулахар болжээ. Мөн Ирлиз Монгол морьдыг ялгах баг нь уяачтаас бүрдсэн байх юм байна. Зөвхөн наадам зохион байгуулалт төгсөх биш, тэр бүс нутгийг хамаарсан аялал жуулчлалын томоохон ийм арга хэмжээ болно гэж үзэж засгийн газар шийдвэр гаргасан. Хар хорин сумыг сонгосон гол шалтгаан нь Монгол улсын эртний нийслэл, өндөр гэгээний маань одоо бүтээлүүдэд туурж байсан гол одоо нутаг. За энэ наадам эслийн арга хэмжээ 7 сарын 24-ний өдөр эхэлнэ. 24-ний өдрөө Ирлиз 3 насны морь уралдана. 24-ний орой бас албан ёсны соёлын арга хэмжээтэй 25-ны өглөө Даншиг наадмын арга хэмжээний албан ёсны нээлт болно. Түүний дараа бас соёл урлагийн арга хэмжээ, шашин төрийн одоо хоцсон ийм арга хэмжээнүүд болно. 25-ны өглөө Даншигийн нээлт болж 2 өдөр 6 насны Монгол морьд уралдах юм байна. За мөн 512 бүх барилтна төрүүлсэн бүх болон төрүүлсэн дээд 3 насны морьдын байд 8 сая төгрөг, доод 3 насны морьдын байд 5 сая төгрөг байх юм байна. Олон улсын Унгарын Будапешт дотно эрдэмчлэгээний баг хурал, за мөн төрийн ордноо бас энэ 5 дугаар сард өндөргийн зан базар түүний уран бүтээл, шишнийхэн заавлын талаар, намтрын талаар бол дэлгэнгүй эрдэмчлэгээний баг хурлууд зохион байгуулагдсан байгаа. За энэ ойн жилийн хүрээнд бол түүний одоо шашин төр гүйцэтгсэн үүрэг, түүх, намтар, уран бүтээл энэ бүх зүйлүүдийн талаар бол телевизийн баримтад 4 анги бүхий нэвтрүүлэг бэлэн болсон байгаа. Үүнийг бол манай Үр хангай аймгаас гаралтай одоо сэтгүүлчдийн баг бол зохион байгуулсан байгаа. 93 наадмаас гадна эдгээр өдрүүдэд шашны томоохон цэнгүүн болон зан нуцрын музейгээс авчирсан үзмрүүдийг дэлгэх юм байна. Мөн Монгол айргийг нэгдсэн үндэсний байгууллагын соёлын өвд бүртгүүлэх арга хэмжээ гэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болно. Даншиг наадмыг NTV, ETV сүлх зэрэг телевизүүд шууд дамжуулан хүргэх юм.